Орбис төсөлтэй хамтраад бидний улаан рефлексийг одоо эрт илрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Эцэгчүүдийн нууцтай одоо хүүхдүүдийнхээ нүдийг илрүүлэх нь ямар ач холбогдолтой тийм ингэснээр ямар сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэх боломжтой вэ? Ер нь нүдний улаан рефлекс гэдэг нь юу юм бэ? За Монгол улсын хэмжээнд нийт төрсөн яриануудтай гүйцэтгэх яриа ч гэсэн дутуу яриад ч гэсэн скрининг шинжилгээнүүд хийгдэж төрөлхийн нүд болон бусад эмгэгүүдийг илрүүлэх юм скрининг арга хэмжээ явагдаж байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ 2024 оны эрүүл мэндийн сайдын тушаалаар цогц скрининг байдлаар хэрэгжихээр ингээд төлөвлөгдөж явагдаж байгаа. За энд ямар скрининг ордог вэ гэхээр бодисын солилцооны эмгэг буюу өсгийн цуснд төрөлхийн эмгэгүүдийг илрүүлэх, за түнхний эмгэгийг илрүүлэх, сонсгол, нүд, зүрхний эмгэгүүдийг илрүүлэх пульс оксиметрийн скрининг. За тэгээд зулаан яг энэ 6 скринингийг ингээд цогцоор нь хэрэгжүүлээд төрсөн бүх яриануудаа скрининг шинжилгээ хийлгээд төрөлхийн эмгэгүүдийг цогцоор нь илрүүлэх юм скрининг хийгдэж байгаа. За энэ дотроос манай нүдний хувьд за гүйц төрсөн яриата нүдний үеийн улаан рефлексийг үзэх, за дутуу төрсөн яриата дутуу нэрийн ретинопати скрининг шинжилгээг хийж байгаа. За дутуу нэрийн ретинопати скрининг шинжилгээг бол дутуу төрсөн яриануудаа 21-с 28 хоногтод нүдний эмч скринингээ хийгээд ингээд торлогийн эмгээ илрүүлээд сохрол болон сул хараанаас урьдчилан сэргийлж чадж байгаа. За үүний өөр нөгөө скрининг буюу нүдний үеийн улаан рефлексийг бүх гүйц төрсөн яриануудад төрөх эмгээс гарахаас өмнө за төрсний дараа ингээд хийснээрээ бид нэр төрөлхийн хүүхдийн сохрол сул хараанд хүргэдэг эмгэгүүдийг эрт илрүүлэх онцлогоо амжилтыг хамруулснаар сохрлоос сул хараанаас сэргийлэх юм өндөр ач холбогдолтой скрининг. За тэгэхээр улаан рефлекс, нүдний үеийн улаан рефлекс юу юм бэ гэж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нүдний эмгэгүүдийг илрүүлж болох хамгийн энгийн шинжилгээ. Харьцангуй өндөр хөгжилтэй орнуудад энэ шинжилгээ бол аль хэзээний ингээд хийгдээд нэвтрээд нярайн эмч, хүрхийн эмч, хүүхдийн эмч энэ шинжилгээ хийгээд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байвал нүдний эмчтэй илгээгээд ингээд хэвшсэн шинжилгээ. За манай орны хувьд бол харьцангуй бас хийгдэж эхэлж байгаа. Тэгэхээр бид нэр энэ шинжилгээг Орбис олон улсын байгууллагатай хамтраад орон нутагт болон өөрх ингээд нярайн амжилттай сургалт хийгээд энэ талаар ойлголтыг өгөөд ингээд хэвшүүлж байгаа. За үүнтэй холбоотой төсвийн хүрээнд бас энэ нүдний үеийн улаан рефлексээ илрүүлэх багж буюу тоног төхөөрөмжөөр ингээд хангаад ингээд энэ шинжилгээг нутагшуулахаар ингээд ажиллаж байгаа. Эцэгчүүдийн хувьд болохоор одоо хүүхэд маань эрүүл сарвал зүгээр нэг бүгэнхүү харж байгаа заавал тэг бүтэн төрчөө тэг гүйц төрчөөд ахад заавал энийг хийх шаардлага байгаа мó тий. Тийм заавал энэ тал дээр жоохон айцтай байдаг ч юм уу тий. Ийм тохиолдол байгаад байдаг. За ямар ач холбогдолтой юм бэ гэхээр мэдээж ингээд хүүхд төрлөө. Тэгэхээр энгийн нүдээр бид нэр ингээд хүүхдийн нүдийг харахад нүд байна уу байна, цохих байна уу байна тийм. Ингээд бүрийн нүд минь харагдчихэдэг. Гэхдээ зарим нэгэн эмгэгүүд сохрол сул хараанд хүргэдэг эмгэгүүд энгийн нүдээр хараад онцлогдох боломжгүй. За тэгэхээр энэ өвчнүүдийг бид нэр илрүүлэх гэж скрининг шинжилгээ хийж байгаа. За энийг хийснээрээ бид нэр тухайн эмгэгийг харьцангуй эрт шатанд нь эмчилгээний үр дүн сайтай шатанд нь илрүүлснээр эмчилгээний үр дүн сайжирч байгаа. Тэгээд тухайн хүүхдийн маань хараа сайжирна гэдэг маань амьдралын чанар сайжирна. За тэгээд нийгэм эдийн засгийн ч гэсэн маш өндөр ач холбогдолтой.